Зайдас утсан гахай мах болон бусад боловсруулсан мах нь гидсний хорт авдрыг үүсгдэг бөгөөд боловсруулаагүй улаан махч эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй хэмээн Нүүбийн эрүүл мэндийн агентлаг анхааруулжээ. Энэхүү анхааруулга нь мал аж ахуй хурдцтай хөгжиж буй Аргентин улс маханд дуртай ард иргэдийнхэн хувьд маш хүнд цохилт боллоо. Аргентины нэг иргэн жилд дунджаар 60 кг улаан мах иддэг. Аргентинчуудын хувьд мах хамгийн чухал тооцогддог бөгөөд хамгийн дуртай хүнс нь юм. Мах хорт хавдар үүсгдэг гэж хэлсэн хэлээгүй аргентинчууд бид махаа идэхгүй байж чадахгүй. Бид төрөгтэй л маханд дуртай байсан үхэхтэй ч түүнд дурлах болно. Нөхөр маань 65 настай тэр өдөр оройн хоолндоо мах иддэг. Би чухам ямар мах хорт хавдар үүсгдэг гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Би энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэд махны хэтэрсэн хэрэглээ, хүүтэн мах эсвэл химийн бүтээгдэхүүн бүхий боловсруулсан маханд асуудал байна гэж яриад байх шиг байна. Гэхдээ би боловсруулаагүй маханд асуудал байгаа гэж бодохгүй байна. Дэлхийд дахинд явуулсан 800 гаруй судалгаанаас үзэхэд боловсруулсан мах нь бүдүүн гидсний хорт хавдрыг үүсгэдэг гэж үзэх хангалттай нотлох баримт байна хэмээн олон улсын хорт хавдар судлалын агентлаг мэдээлжээ. Энэхүү судалгаа нь махны хэрэглээг тэр дундаа боловсруулсан махны хэрэглээг хязгаарлах шаардлагатайг анхааруулсан хэрэг болсон юм. Францын Лион хотод төвтэй олон улсын хорт хавдар судлалын агентлагийн энэхүү судалгаанд дэлхийн 10 орны 22 шинжээч оролцсон байна. Боловсруулсан мах гэдэг нь хот дог, зайдас, амталсан үхрийн мах, үхрийн махан борц шиг хатаасан мах буюу өмнөд Африкийн нарийнхан хэрчиж бортолсон мах, лаазалсан мах, махны орцтой сүмс зэргийн давсалсан, борцолсон, утсан мах зэрэг юм. Өдөр тутмын хэрэглээндээ зарцуулж буй махны 50 г тутамд бүдүүн гидсний хорт хавдар үүсгэх эрсдэл 18% байна хэмээн олон улсын хорт хавдар судлалын агентлаг мэдээлжээ. Энэ нь өдөр тутамдаа 3 зүсэм гахайн махан сэндвич иддэг 100 хүн тутмын 6-аас 7 нь бүдүүн гидсний хорт хавдар тусах эрсдэлтэй гэсэн үг хэмээн Кембрижийн их сургуулийн статистикч Дэвид Шпихалтер тайлбарласан байна. Олон улсын хорт хавдар судлалын агентлаг статистикийн үүднээс хорт хавдрын эрсдэл бага боловч махны хэмжээгээ дагаад эрсдлийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг онцлон сануулжээ. Харин үхрийн мах, гахайн мах, хоньны мах, адуу ямааны мах зэрэг боловсруулаагүй махны хувьд боловсруулсан махнасаа бага эрсдэлтэй боловч огт эрсдэлгүй биш гэдгийг хэлсэн байна. Судалгааны багийн ярьж байгаагаар жил бүр боловсруулсан махны хэрэглээ өндөртэй 34 мянган хүн хорт хавдрын улмаас амь насаа алддаг байна. Харин тамхины хэрэглээнээс үүдэж 1 сая хүн, архины хэрэглээнээс 600 мянган хүн, агаарын бохирдлоос шалтгаалж 200 мянган хүн амь насаа алддаг байна. Нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдэхдээ 1980 оноос хойш хөгжиж буй улс орнуудад хүн ам орлогын түвшин нэмэгдэж байгаагаа дагаад махны хэрэглээ 2 дахин өсч нэмэгдсэн. Харин чинэлэг орнуудад махны хэрэглээний статистик өнгөрсөн 30 гаруй жилд нэг түвшинд байсан. 2050 он гэхэд дэлхийн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг хэлсэн байна.